Аригато гозаймасу. Япончууд чирэгдчих гээд тэгэхгүй юу. Ингээд новлонгуудаа шууд ингээд бацах юм байна. Очрлох бүр амар байна. The next station is Tokyo. Өглөөний минь сайн байцгаана уу? Цоошин Japan vlog-т тавтай морил. Өнөөдрийн vlog болохоор бүтэн өдөр комбинигийн хоолоор хоолдог vlog гэж би хийхээр шийдлээ. 12:27 болж байна. Би 10 марав гэж сэрлүү. Тэгээд ингээд тус мусанд орж ингэж ангаад уцмуцаа оролдож хөвцөрөөд 12 болцсон. Тэгэхээр хэдлээ өглөөний цагаа эхлээд ууя. Энд нэрээ машинууд өрдөөсөө сигнал татдаггүй. Би энд машины нэг ч машины сигнал хараагүй. Биш хараагүй гинэ сонсоогүй. Тэгэл хэрвээ би ингээд зам дээр алхаж ивэл машин сигналгүй хойно яваал. Хин нэгэн. Гэтэ яг би тэгэж алхаагүй л дээ. Ер нь ингээд хүмүүс ингээд зам дээр алхаж ивэл машин дөрөө сигналтахгүй. Тэгээ машин зам дээр бас юу гэдэм блэ. Заавал эхлээд явгууны гаргадаг. Юу ч тохиолдсон явгууны гар. Бас хүмүүс нь амар сонио ингээд гарцсан дээр амар сонин чайж байна. Хүмүүс нь юу н гарцсан дээр гүйдэггүй заяо. Одоо хэрвээ тэр машин намайг хүлээж байгаа бол хүлээж л ах хэвээр гэж байгаа юм шиг гэх юм уу. Тэгээд амар тайван алхаж малхдаг. Тэгээ ер нь зам дээр хин гүйжин тэр нь гадаад хүмүүс байдаг гэсэн. Би болохоор ингээд аахгүй тэр машин намайг хүлээж авч би урдуур ингээл ингээд гарчий гэдэг бодолтойгоор ингээд жоохон урдаалдаг ч юм уу эсвэл гүйдэг ч юм уу тэгж гараад байгаа байхгүй юу. Тэнгүүт өөр ойр хавийн маань хүмүүс болохоор тэгхгүй тэгэл ингээл амар тайван ингээл алхаж идэг. Тэр нас сонирхолтой байгаа надаа. За тэнд 7-Eleven харагдаж байна. Өглөөний цай ам чинь нөгөө энэ алдар сэндвичийг авч идэх 7-Eleven-ий. IC カードをタッチ。お取り忘れにご注意ください。 Өнөөдрийн хамгийн ихний хоол заяо. Дахиад Family Mart-ийн дахиад гэдэг үзсэн заяо. Гоё юм билээ. Гоё юм. Өдөрсөн элдв амжин байхгүй. Ундаа юм уу? Цай юм уу? Цай юм шиг байна. 0 калоритой, 0 грамм юу сахар 0 юм шиг байна. Юу С витамин 100 гэж амлуу. Жохоод ийм citrus mix taste soda гинэ. Ийм давсан. Cheers. Гоё мэн. 10-аас 9 оноо өглөө. After taste нь жоохон ингээд яагаад вэ? Монгол нэг ундаа шиг нөгөө бүр жоохон хат дуудаг гэсэн ундаа шиг гэх юм. Шилдэ нэг ундаа байдаг гэсэн чинь тэрэн шиг амттай. Нөгөө нэг дахиад бол би 10-аас 10 өглөө энэ бүр аим гоё. Би өмнө нь Family Mart-ийн өнөختөө сэндвич идэж үзсэн заяо. Тэр бол яах вэ лээсэн. 7-Eleven-ийн амар гоё гэд хүмүүс тэгээд юм лээ. Тэнийг амтч үзье. Гар цэрхэн маа шүү заяо. Би сая санитайзер арчилсан. Шал өөр амттай. Family Mart-аас арай зөвлөх амттай. Family Mart-аас яг юм хурц өндөг амттай зайн хурц өндөг амттай. Энэ тэр амар гайгүй зөвлөх юм. Би энэ дэрэд угаас амар хөөцөн заяо. Хөөөр хавгалцсан. Өгсөн хайнаа гэж доод харгалгаар шийдсэн. Монгол ч би турнаад. Энэ өнөختөө сэндвичийг дахиад хоёул тэр гоё. Sorry. Амаа хөдөлгөөнгөө яриад байгаа. Шимдэслэгээ яриад байгаа дууш. Хоёр хүчнэл болж байна. Эндээс 1 цаг явсан. 3 дамжин метроор. Бараг л хогийн сабахгүй заяа. Байвал нэг амар ховор нөгөө ундааны сав хийдэг юм
энэ чиглэлээ биш. Тэмээд ийм шингэн юмны одоо лаз хуванцар хийдэг тийм хогийн сав байгаа. Ийм хогнуудаа хийдэг хогийн сав байхгүй. Тийм учраас хэдүүлээ 7-Eleven дотроо идчихэд хогоо энэний хаяжаа гарахгүй бол өдөржингөө байж явна ёо. Ийм melon pan гинэ. Талах юм байна зүгээр амт нь амар гоё нэг юм. Би ч өөрөө гурилан бүтээгдэхүүн амар дуртай ийм кейк тэ нэг иймэрхүү юмнууд дуртай, нарийн боомнуудад тэгээ энэ надад гоё санаж байна. Гэхдээ юм бас амар онцгой амт байхгүй, амар зөвлөн нэг шууд өглөө ер нь бол ингээд сүйтэй идвэл амар гоё юм байна. Хөөс ингээд бамцсан. Ерөнхий гоё гэхдээ бүр амар гоё биш. Хаар хаваа жоохон цэвэрлээд энд юм үргэлжиж. Тэгээд гарыг. Энэ нөгөө нэг бүхэл юм цэвэрхэн болохоор дагаад амар цэвэрхэн л авах бол муухай. Японочууд чирэгдчих гээд гэхгүй юу. Чирэгдэж болохгүй шүү дээ. Монголынхаа нэрийг авч гарна шүү. За заавал хогоо ялгаж хайна. 20,000 yen авчлаа. Би энд 100,000-ыг эхлээд ирэхдээ солиулсан. Тэгээд тэр одоо дууссан. Тэгээд ямар гэж мэдгүй бас 20,000 yen авчээ. Энд бол нөгөө бэлэн мөнгийг бүр маш сайн хэрэглэдэг юм билэ. Зарим газар нь бүр карт март уншихгүй нилээ хэдэн тийм газар байдаг. Тэгээд нилээ их гадаадууд ордог ресторан байсан ч гэсэн зарим нь бол яг бэлэн мөнгөөр гэдэг Pasmo гэдэг бас аппликейшн байдаг. Би бол Pasmo хэрэглээ явж байгаа. Шууд Apple Pay-тэй шууд холбогддог амар юм билээ. Нэг заавал тийм аккаунт гэл нээгээд ингээд явдал суудал болоод ахгүй. Тэгээд тэрийгээрээ эсвэл төлж болно, эсвэл бэлэн мөнгө. Гэтэ ер нь их зарим газар бол тийм Pasmo уншдаг хөрөмжч байхгүй. Тэгэхээр заавал бэлэн мөнгөөр өгдөг. Тэгэхээр хэрвээ Японд ирэх гэж байгаа бол бэлэн мөнгөө сайн авч ирвэл зүгээр юм байлээ шүү. Би лайны хооронд гэд гүүгээд исэн чинь яг шатаж өглөө. Одоо метронд одоо ер нь бол бараг ингээл одоо нэг буудлын дараа би шууд Team Lab дээр буuna. Тэгээд энэ метронд өөр хүн алга. Миний орох цаг арай болоог байна. Би сая явсаар агаад 2 цаг 10 минут болж байна. 2 цаг 10 минут ирсэн. Тэгээд одоо тэнд хүмүүс очрлож байна. 2 хос жоохон дөхөөд босч очрлоо дөө тэгэхгүй тэгээд одоо очрлоо яах вэ? Энд болохоор ингээд лайн харагдаж байна. Тикет маань энд байна. Тандаа. Яа, халуунд очрлох бүстэй амар байна. Аимшигтэй. Яг үгүй. Одоо бараг л орж байна. Ингээд л орлоо. Үзчихлээ. Гоё үзэсгэлэнтэй. Гоё юмаа.
дуу нь явж байгаа аян одоо явж байгаа чимээ гэх юм уу? Чимээ нь гоё харагдаж байгаа гоё. Би л өмнө нөгөө нэг Бээжингийн Team Lab-ыг үзсэн. Тэгээд энэ бас ер нь адилхан байх ах гэж бодсон чинь 2 хэсэг ер нь адилхан байсан. Тэгээ бусд нь бүгдээрээ өөрөөлаа. Тэгээ зарим хэсэг нь бол хитрхи харанхуйсан болохоор би бичлэг хийгээгүй. Ерөнхий гоё тод гэрэлтэй юм beautiful үзэсгэлэнтэй хэсэг үзэд нь гоё бичлэг хийцэн. Том юм шиг харагдсан хэрнээ нэг том юм шиг бас нэг санагдсангүй. Жохон жижиг санагдлаа. Гэхдээ дайжгүй. Forest хэсэг рүү оронгууд хөрхөн хэрвээ та нар тавчтай ч юм уу өсгөдө гуталтай явж явах юм бол тэндээс нь ингээд гутал өгд юм танаас нь өөрсдөөс нь хэвлээ одоо iPad би байгаа хгүй. Тэгэхээр iPad-ийн энэ хаваар гоё юмнууд үзэж агаад тэгээд дахиад комбини орж хоол авч идэ гэж бодож байна. Би гэхдээ яг өөр газараас хоол авч идгээл энэ хаваар гоё одоо энэ бол гоё ресторан байгаа хгүй юу. Тэгээд яг комбини гэдгээрээ явъя. Энэ гоё байлаа шүү дээ. Энэ баруун нөгөө Science Museum хаа. Нэг юм ил хууль. За энд байна. Лосон. Юу вэ? Вау. Энэ casa. Би нэг тоглолоо. Би яаж тоглох юм бол? Гарч ирээ тоглоё. Нэрээ би та хэдэд нэг мэдээлэл хүргэнэ гэж яагаад мартчихж энэ хардаа Blackpink Японы номер 1 шар айраг Асахигийн нүүр царай болцсон байгаа шүү дээ. Тэгээ намайг Токиогоор яг аялж явах үеү дээр Blackpink-ийн билборднууд бүр нилээх байсаахгүй юу. Тэгээд Монголд маань бас энэ компанид ажил эхлээд манай Blink-ууд харсан бол Шангрилалд бүр ийм том Blackpink-ийн постерууд байгаа. Blackpink in your dry гэд гой хөтөлбөр урамшуулал удахгүй зарлагдана. Бас merch-үүд хүртэл гарах юм бэлээ. Тэгэхээр та Asahi Mongolia social account-уудыг дагаад гой мэдээлэл хүлээж аваарай. Тэнд илүү олон сонголттой байна. Энд бол котлет байна заяа. Hamburg steak гэж энэ red wine төрлийн юм идмээр ах юм те. Энэ бол яг паста байна. Энэ бас carbonara байна. Энэ yakisoba гэнэ. Яа би бүр юм олон сонголтонд ирэх аим дургүй. Хөөе энэ омурай аим гоё ирж байгаа. Энэ аим гоё ирж байгаа. Ууг нь бол гэхдээ нэг идмэр санагдахгүй юм гэж харагдах нь гоё байгаа ч гэсэн би бол яг одоо идмэргүй байна. Одоо би тэр карбонараг авлаа. Зүгээр юм грин салаад хажууд нь идэх үү. Гэтэ карбонаратай грин салаад зүгээр үү те. Энэ юм veggie green smoothie гэж байна. Энэ нь гоё юм уу? Энийг авч үзье. Green smoothie гэхдээ арай юутай юм шиг. Лов муу юм. Энэ болохоор айлгаагүй ч юм уу. Лаггүй юм. За энийг бичье. Окей. Okay, thank you. Arigatou gozaimasu. Дүүлээ хоолоо авч яваад нөгөө нэг statue дээр очиж идье. Нүг нь хардаа. Вау. Тэгээд энэ жуус авсан, ус уусмын жуус. Тэгээд энэ пудинг бол Японд ирсэн бол заавал идэх хэрэгтэй гэсэн. Тэгээд зармаг. Тэгэл зармаг идэх бол энэ уган сая амар халаасан гэсэн чинь наашаа газар олох гэж залхасаар ячжээ. Жохон буцаа хөрчиж. Гэтэ гайгүй. Үлэм. Энэ гурил нь яг дайжгүй болсон. Энд би шууд гэтэ 10-аас 10 гэхгүй заяа гоё гэсэн ч гэсэн.
Тэгээд 10 сарын өгөх юм байна. Гоё юм. Оо. Тэн. Тэнгид ураад ам уу, өөр юм ураад ам уу? Нэг дөрөв лээд хай. Ийм хэсэгт ингэ сууж юм мэдэж болд юм болов уу? Би болохгүй юм хийж явах үү? Хаана дэж болохгүй гэсэн юм алга. Алга гэнэ алга. Бараг рестораны юм шиг карбонара байна. Энийг идэ. Энэ юу юм бол? Браун шугар юм байна. Ингээд. Шингээд. Оо, вау. Ингээд новлонгуудаа шууд ингээд бацах юм байна. Оо. Гайхалтай. Тэг ингээд цэвэрхэн. Цаана нэг баг зэрэг гашуун амттай. Энэ гоё юм. Дахиад цацчихъя. Би цацчихъя гэдэг юм. Асахчихъя. Энэс үү жоохон хятад шиг дуу юм уу? Тэндээ дуурайд байгаа. Ингээд дуурайд байгаамаа хараа. Гинт амар бороор нах үст тий. Одоо зарим гэдэг. Ямар гайтай. Гэтэ нэг амар тийм мөлөөнд сонион байхгүй. Яг ингийн амттай зарим гай. Сонь гэдэг юм. Содон одоо нэг Японы юмнуудыг содон амтаад биш тийм ш. Эм артист баг шиг байна. Клип хийгээд баг шиг байна. Дуулаа л. Гойна. Ан зармагч гоё байна. Юм вьюч гоё байна. Тэр нэр юм асууд яваал. Би Шибуяд нэг дэлгүүрээс далайд төрсөн өдрийн бэлэг авах гэж явж байна. Гэтэ яг surprise бол биш. Угаасаа өөрөө нөгөө нэг яг ийм юм авмаар байна гэж хэлсэн болохоор нь тэгээд би яг тэрийг нь авах гэж явж байна. Угаасаа яг дуртай дургүй мэдгүй юм авч ирснаас яг гоё хэрэгтэй. Дуртай байгаа юм авсан гоё гэж бодоод ямар ч тийм дэлгүүр рүү явж гин. Мэдгүй өнөөдөр сэтгэл санаа гоё байгаа ч юм уу дахиад ингэ Шибуягаар явсан чинь дахиад амар гоё санагдаад байгаа юм. Яг өөрийгөө нөгөө нэг ингэ хаана яваад байгаагаа ингэ нөгөө ухаарч амжаагүйсэн гэхгүй юу. Тэгээд Шибуяд яг гоё мэдрээгүй. Тэгээ одоо яг надад амар гоё санагдчихэв. Чиний зогсоолууд юу юм чинь чиний төлөвлөлт зогссон юм байна. Гинза ер нь юу юм бэ заяа. Дандаа luxury брэндүүд байдаг. Тэгээд тийм газар юм байна. Би яг одоо энэ барилганы цаатал дандаа ингээд luxury брэндүүд бүгдээ байгаа. Uniqlo хүртэл амар luxury харагдаж марагддаг. G6 гэдэг барилганы дотор тал лосон байгаа гинэ. G6-ийн лосон олчлоо. Энэ ингээд амар олон төрлийн кейк гэдэг байна. Би гэхдээ энэ cheese-ийг нь авчлаа. Бусд нь яг ойлгомжтой санагдаж байна. Энэ гэхдээ бас сонирхол.
Би сая гэртээ иртэн тэгээд одоо нүрээ нэг угааж мугаагаад тэгчээд хэдүүлээ нөгөө комбинигаас авсан юмаа идэ. Яана тэгээд одоо шинэ унтахаа өмнө тийм юм идээд те. Тэгээд зүгээрээ зүгээр. Би бүр амар хавгандсан заяа залуусаа. Миний хавгналт бүр хэрээс бүр хитэрсэн. Бүр үнэхээр хитэрсэн. Тэг өмнөх влог дээр хэллүү яалаа. Би ингээ бүтээгээд ингээ сонгоод гидсэн дээрээ мемэ тавиад байгаа юм хаашийн. Гэ шагаа ингээд ялгаж харагдсан штэ бондоогоод. Ямар тийм юм байхгүй за миний хөлөнд өвдөг байхгүй баг. Бүр нэг тэр чигээр юм болчихсон. Лосоны дахианы махан шаарлаг. Би удуурлын усан цэцэг ингээ хөрхөн. Усан найзынхаа гэрт нөгөө ваар эдгээр байгааг үгүй мэдэхгүй болохоор ингээ усны савн тэгээ тавьцсан. Хөр маад миний хамгийн дуртай цэцэг. Юунууд идэхээр авсан бэ гэхлээр ямар ч байсан хоёр уух юм харуулъя. Ийм хоёр сүү. Энэ сүү хаа. Ямар ч энэ бол сүү заяа strawberry milk. Энэ болохоор мэдгүй. Бас ийм strawberry cheesecake багахгүй юу? Ингээ жижигхэн нарийнхан. Яй. Хөөе. Пробиотик гэдэр байдаг шүү дээ. Тэрэн шиг хамттай байна. Яг сүү биш байсан маань энэ. Жоон тараг шиг. Тэгтээ юм шинхэн. Нэрж ах самда. Энэ дээдлийнх нь юу нэ жинхнээсээ strawberry байх юм. Гүзээлзэгний хамттай юмнууд гэхээр юм чихлэг өгдөн штэ. Тэгсэн чинь энэ үгүй байна заяа. Энэ дээдлийнх нь яг жинхнээсээ гүзээлзэг байна. Тийм болохоор нөгөө нэг яг чихэрлэг бол биш байна. Эхлээд амар сони эвгүй байснаа. Идэдсэн чинь тухтай ч юм уу. Сүүгээ шууд задлчих. Энэ бас дотроо гүзээлзэгний хэлтэрхийн үдтэй гэх юм уу. Бидний уудаг гүзээлзэгтэй сүү байдаг штэ. Одоо зүгээр одоо дэлгүүрээс ороод авдаг гүзээлзэгтэй сүү. Тийм биш байна. Энэ болохоор яг сүүн дээр яг жинхнээсээ гүзээлзэн нөгөө одоо гүзээлзэн жимсийг нь ингээд нухаад тэгээд ингээд шууд хийчих. Тэгэхээр яг ийм жинхэнэ гүзээлзэнтэй сүү гэх юм хаашийн тийм байна. Юм чихэр нэмэлт чихэр мэхэр биш гэдэг лөө. Энийг эднэ. Ингээд бас гоё хэлбэртэй юм аа. Дундаа шоколадтай байна. Энэ гоё юм байна. Им жижигхэн cupcake. Тийм, cupcake тий. Хөрхөн л хэлбэртэй юм тий. Одоо ийм төрлийн юмнууд бол амар дуртай штэ. Тэгээд турдаг байхгүй би чам. Бодсноос амар 10 юм байна. Нал нэх гоё биш юм байна. Дахиж авч идэхэргүй юм байна. Миний сүүлээ болохоор ийм KitKat байна. Одоо ийм жижигэн мэт юм дотроо. Ингээд цагаан өнгөтэй. Бэлээ. Хэрэг гэдэг юм нэхгүй. Нэрээ ийм яг ийм гэтээ яг ийм юутай гэдэг үлээ. Дээрээс нь ингээд варен шиг юм асгацсан юм шиг амттай чизкейк хамтагдаж байна. Сонирхолтой л. Өнөөдрийн эзэн комбинигийн хоолнуудаас хамгийн гоё нь өглөөний тэр чикен лэс юм байна дөө. Тэр бол 10-аар байсан юм. Карбонара бас гоёсэн шүү дээ. Надтай хамт Токиогийн нэг өдөр өнгөрөөсөн та нартай баярлаа. Баяртай.